За 77-гийн 2 дахь дугаар урд нас дараа төрөлтэй холбоотой өмнөх насаа санаж байгаа тэр хүмүүсийн тохиолдлуудыг номон дээрх мэдээлэлтэй ингээ харьцуулж та бүхэнд хүргэх юм цуврал байгаа. Тэгээ өнөөдөр болохоор бусдаасаа илүү онцлогтой тохиолдлыг ярих гэж байна. Бид бүхэн бол хүн нас барсны дараа тэр дараа төрөл нь төрдгөө тэг гэсэн тийм ойлголт байгаа. Энэ нэрнээсээ ч гэсэн дараа төрөл гэж яриад байгаа тийм. Одоо жишээ нь Далай ламыг гэхэд чинь нас барсны дараа төрлийн сонгож одоо 600 жилийн турш ингэж явсан байдгийн байлээ. Тэр Далай ламын хойд дүрийг тодруулах дээр товчхон юм дор тий. Тэгээд анхааруулхад би ямар нэгэн юм шашныг өгүүлсгээд эсвэл ямар нэгэн шашныг дөвүүлгээд ч юм уу тэгж энэ дугааруудыг бол бэлтгэж байгаа юм биш. Энэ урд нас гэх ойлголт бол дэлхийд даяар байгаа ямар ч шашинд байгаа ямар ч улсад байдаг ийм ойлголтууд бол байдгийг бид нэр сайн мэдж байгаа тийм. Тэгээд дэлхийд даяараа л ийм тохиолдлууд бол байгаа. Зөвхөн Монголд ч юм уу, зөвхөн Төвдөд ч юм уу тийм. Зөвхөн буддын шашинд ийм юм бол тохиолддоггүй. Тэгээд Хятадд ч байна, Азербайджан ч юм уу, Еврей, Мексик тийм муслим шашинтнууд ч байна, Будда, Тэнгэр шүтлэг бүх оронд бүх шашинд ийм ойлголт байгаа. За буддын шашинд болохоор анх 1391 оноос Далай лам хэмээх институт оршиж байгаа юм байна. Далай лам гэдэг гол утга учир нь болохоор Жанрасыг бурхны хувилгаан дүр буюу одоо тий бурхны төлөөлөл болсон хүн гэх юм уу та. Далай лам гэдэг нь бол ийм хүнийг л тодруулаад байгаа гэсэн үг юм байна. Одоо бол 14 дахь Далай лам бол байгаа. Бид нар сайн мэдж байгаа тий. Далай ламын хойд дүрийг яг ингэж тийм нарийн ширийн нэг нь бол энэ олон нийтийн сүлжээнд ч юм уу байдаггүй юм байна. Дурддаггүй нууц байдаг байх гэж би бол бодож байна. Ямар ч байсан энэ нийт дээрх мэдээлэлээр бол Далай ламыг бурхан болонгууд те бурхан болоочийг занзан шуулж тэрүүн синтедэн залаад толгой нь аль нэг зүгт хөдлөхийг хүлээдэг байжээ гэж энэ хойд дүрийг ирж тодруулах ажлыг бол 49 хоногоос нь эхлээл энэ ажил нь бол хийгдээд эхэлждэг гэсэн үг юм байна. Тухайн хүүхдийг одоо төрөхтэй тэр газрынх нь нэрийг цэнгэг ариун нуурын усанд харж мэргэлдэг гэсэн байна. Энэ бүгдийн дараа заасан зөвхтөн лам хавгаргуудын төлөөлөл хөдөлдөг гэж гол төлөв 3 хүртэлх насны хүүхдийн дундаас хайдаг байсан байна. За тэгээд байх магадлалтай хүүхдүүдээр очиод одоо хидэн те 4-5 ч юм уу юм зүйлийг үзүүлээд тэр дунд нь одоо өмнөх Далай ламын хэрэлж байсан ганцхан зүйлийг оруулчих нь л та. Тэгэнгүүт тухайн хүүхэд одоо энэ минийх гэдэг ч юм уу те тэр хэрэгжилжсэн зүйлээ таньжээвэл тэр хүүхдийг бол Далай ламын хойд дүр юм байна гэж тодруулдаг. За товчхондоо бол нэг иймэрхүү процесс болдог. Тэгээд яг тодорсон тэр нарийн ширийн зүйлсийн ерөөсөө нэгдэд бол байхгүй. Ямар ч байсан бүх энэ 14 Далай ламын одоо хойд дүрүүдийг дандаа өмнөх Далай ламын нас барсны дараа жил төрсэн хүүхдүүдээр сонгосон байна. Нас барсан он сар болоод төрсэн он сарыг харьцуулахад дандаа яг дараа жилд төрсэн хүүхдүүд сонгогдсон байт юм байна. Тэгээ хамгийн сүүлийн одоо байгаа 14 дугаар Далай лам нь болохоор өөрийгөө амьд байхад бол хойд дүрээ тодруулна гэж ингэж ярьсан байна. Бүр Монголоос 9 настай хүү тодорсон гэсэн ч мэдээлэл байна. Тэгэхээр энэ бол гэхдээ улс төрийн холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж би ойлгож байна. Тийм ч тайлбар байна. Өөрийг нь нас барснаас хойш хойд дүрийг тодруулах юм бол нөгөө хятадууд тэр гэр бүлийг тэр хүүхдийг одоо яаж ч магадгүй гэсэн болгоомжлолоос болоод өөрийгөө амьд байхдаа хойд дүрийг тодруулнаа гэсэн ийм шалтгаантай байд юм байна. За тэгээд өнөөдрийн үндсэн тохиолдол руугаа оръё. Өмнөх амьдрал хойд дүр гэдэг зүйлийн тухай ярихад хоёр хүний тухай ярих хэрэгтэй болдог тийм үү. За энэ дээр болохоор өмнөх дүр гэж хэлэх юм уу одоо юу юм. За тэр нь болохоор Шива Трипати гэх бүсгүй 1962 оны 10 сарын 24-нд Рамсия Трипати гэдэг коллежийн багшийн гэр бүлд төрсэн байна. Брахим гэдэг нийгмийн давхаргад төрсэн юм байна. Каст гэж ярьдаг тийм. Энэ нь болохоор харьцангуй бас сэхэтний тийм каст юм шиг байна. За энэ Шива Трипати гэдэг охиныг хэдүүлээ шинэ гэд нэрлэлчээ. Тэгээ коллеж эдийн засгийн мэргэжлэр төгссөн. За энэ энэтхэгтэй болохоор нэлээд боловсралтай орно. 18 наснда шинэ охин Чеди гэдэг ийм залуутай гэрэлсэн байт юм байна. Тэгээ 2 хүүхэдтэй болсон. Ринку, Тинку гэдэг ийм 2 хүүтэй болсон байт юм байна. Төрсөн хотоосоо нүүгээд нөхрийнхөө нутаг болох Дипяпур гэдэг ийм
жижиг тосгонд очиж бол амьдардаг болсон байна. Тэгээд нэлээд боловсралтай бүсгүйн хувьд хадмуутайгаа баггүй зөрчилдөөнтэй байсан байт юм байна. Зарим талуудын үзэж байгаагаар бол бүсг өндөр боловсрал мэдлэг бие авч явж байгаа байдал хандлагат нь жоох юм дургуутсан байдалтай ханддаг байсан гэж үздэг юм байна. Зарим нь болохоор шинэ охины гэр бүлд хадам талаас нь өгсөн тэр инж нэлээд бага байсан учраас шинэгийн аав ээжийн зүгээс одоо хадам талаа жоохон дорд үзэх гэх юм уу. За ийм хандлага гаргадаг байсан учраас зөрчилдөөн үс гэж харагдахаар байна. За яг энэ үед холгүйхэн тосгонд Сумитрас их гэдэг охин Такур гэдэг нийгмийн төвшөнд буюу одоо кастад төрсэн байх нь. Энэ Такур нь болохоор шинэгийн төрсэн тэр кастаас нэг зэрэг доогуур буюу жоохон ажилтан анги гэх юм уу одоо биднэрийнхаар бол за энэ Сумитра охиныг хэдүүлээ Сумья гэд нэрлэлжээ. За тэгэхээр Сумья охин нь болохоор ийм хөдөө тосгонд төрсэн ямар нэгэн сургуульд ерөөсөө сурж байгаагүй 11 настай байхад нь ээж нь нас орсон. Тэгээд аав нь барагтай байдаггүй мөнгө олох гээд ингээд том хотод руу явцдаг. Тэгээд өөрөө хамаатны таа ингэж өссөн. Тэгээд бичиг үсхийг болохоор хамаатны нараа заалгасан. За ийм бүсгүй юм байна. Тэгээ 13 наснд нь одоо аль хэдийн төлөвлөсөн байсан Жагдиш гэдэг залуутай хурмаа хийсэн байна. 3 жилийн дараа буюу 16 наснда 1984 оны 12 сард хүүтэй болсон. Сумья одоо л нэг дэвэр хүүхдтэй болоод ийм хантай байхаар боллоо гэд баярлж итэл ерөөсөө хүүхдэн төрөөл 2-3 сарын дараа буюу 1985 оны эхээр нэгэн өдөр хүүхдээ үүрээд ажил хийж байх явцад нь гинт таталт өгсөн байна. Гарынх нь хуруунууд хоошоо татдаг бүр юм нэг юм транс орно гэдэг шүү дээ. Тэгээ нүднийх нь харна харагдахгүй болтлоо ингэж дээшээ татагдах байдалтай. Шүдээ ингээд тас гэж ингэж зохих байдалтай. За ийм дүр зурагтай таталт өгöd. Гэхдээ энэ нь бол маш богино хугацаанд явагдсан юм байна. Тэгээ за энэ тохиолдол одоо надад ганц удаа л ингэж би татлаа гэж бодоод нэг хүн амьтанд хэлээгүй. Ингээд өнгөрсөн боловч энэ нь дахин давтагдсан бөгөөд таталт өгөх буюу энэ транс орох гэж ярьж байгаа тийм. Энэ хугацаа нь улам уртсаад эхлээд хэдэн минут байдаг байсан бол хэдэн цагаар байдаг болоод бүр өдрийн турш байдаг болоод ингэж ирсэн байгаа юм. Тэгээд тэр жижигхэн тосгон учраас Сумьяг ингэж таталт өгдөг эхэндээ хүмүүс гайхдаг байсан ч сүүлдээ бүр гайхаа байгаа. За ингэж идэв, ингэж татж байдгийн гэсэн байдалтай ийм болж ирсэн байгаа. Амьдралын боломж болцоо бага учраас том эмнэлэгт үзүүлэх боломжгүй. Тэгээд боломжоор одоо тий хардаг үздэг ч юм уу, барьдаг ч юм уу. За тиймэрхүү хүмүүстэй үзүүлээд бол явсан байгаа. Тэгээд Сумьягийн таталтын дараа Сумья бол нэг юм сандгүй айх. Гэхдээ сансан хэдэн тохиолдол байдаг юм байна. Юу болсон талаараа. Тэрний нэгэнд нь болохоор Сантошимата гэдэг энэтхэгийн ийм бурхан байд юм байна. За энэ бурхан миний биеийг одоо эзэлсэн гэж ярьсан байна. Биднийхаар бол одоо онгод тэнгэр улаач дээрээ буугаад биеийг эзлэх. Эсвэл эсэргээрээ альбан тэрэн хүний биеийг эзлээд удирдах. За ийм байдлаар ойлгож болно. Нэг тэр нь болохоор яг тухайн байгаа тосгоны одоо өөрөө худагт орж амиа хорсон тийм бүсгүйн сүнс одоо намайг эзэлсэн байсан гэж ярьсан байна. Нөгөөх нь болохоор энэтхэгийн өөр нэг газарт одоо нас орсон тийм залуугийн сүнс богино хугацаанд миний одоо биеийг ингэж эзэлсэн байсан гэж ярьсан байт юм байна. За энэ үед нөгөө талд Шива буюу бид нэр шинэ гэж нэрлэлсэн. За энэ шинэ маань яасан бэ гэхээр 85 оны 5 сарын 19-нд хоёр төмөр замын гоолд нас орсон байдалтай олдсон юм байна. Анх шинэгийн зогцыг шинэгийн төрсэн эгч нь нөхөртөөгөө хамт олсон байна. Ингээд анх харахад тархиндаа маш хүнд гэмтэлтэй буюу бүр гавлын яс нь нэлээд хүнд гэмтсэн тархин харагдчихсэн гэдэг жаа. Тэгээд хадам тал нь юу гэж хэлсэн бэ гэхээр шинэ өөрөө ингээд галт тэрэгний өмнөр үсрээд ингээд амиа хорлцсон гих ухааны юм ярьсан гэж байна. Тэг яг энэ нас орсон олдсных нь өмнөх орой яасан бэ гэхээр шинэгийн гэрт аав гахчод манай хадам ээж болоод хадам эгч нээлж агаад намайг зодчлоо гэд уйлаад байжсэн гэж байна. Тэгээ аав гах нь болохоор хадам талыг нь сэжиглээд шинэгийн аавыг дуудсан байгаа. Тэгээ эртэл нь одоо оршуулах ёслыг хийхгүй байхыг гуйсан боловч маш хурдан хугацаанд одоо энэтхэгийн ёс заншлаар бол ингээд нас орогчдыг ингээд шатаадаг штэ тий. Ингээд шатаацсан байгаа юм. Тэгээ хэдий хадам талуудын сэжиглсэн боловч
хангалттай нотлох баримт байхгүй гэдэг үндслээр сулалцсан байт юм байна. За тэгсэн чинь яг 2 сарын дараа нөгөө талд сумиа яасан бэ гэх нэг таталт өгöd байгаа шүү дээ. 85 оны 7 сарын 16-ны өдөр яг тэр тарасын байдлаа таталт өгж явахдаа ярьсан байна. Юу гэж ярьсан бэ гэхээр би 3 хоногийн дараа үхнэ гэж ярьсан байна. Одоо 3 хоногийн дараа гэхээр 7 сарын 19 гэсэн үг. Яг шинэгийн нас орсноос 2 сарын дараа. Шинэ 5 сарын 19-нд нас орсон бол сумиа 7 сарын 19-нд нас орно гэдээ өөрийгөө зөвгөнчиж байгаа юм. Тэгээд аль болох тийм гэрээсээ гарахгүй ингээд болгоомжтой ингээд байж итэл өдөөс хойш нь гинт маш ихээр халуураад ухаан алдаад ингээд амьсгал хураасан байгаа юм. Ойр хавийн хавьд байсан гэрчүүдийн яриагаар бол сумиагийн зүрх цохилохгүй, амьсгалахгүй доотл нь 5 минут болсон гэж байна. Сумиагийн гэр бүлийнхний ярьж байгаагаар бол нас ороод нэлээд удаад оршуулганд нь бэлдээд тэр хүнийг ингээд нүүр мөрийг арчаад ингэж явцад эргээд амьдрсан гэх юм уу гэж ярьд юм байна. За ингээд сэрэд яасан бэ гэхээр эхний хэд хоног бол баг юм яриаггүй. Тэгээд хэд хоногийн дараагаас эхлээд намайг болохоор Шива гэдгээ. Би нөхөр 2 хүүхэдтэй. Намайг манай хадам ихч алсан гэдэг за ийм юм ярьж эхэлсэн гэж байгаа. Нөхөр хүүхдээч тоохгүй нөгөө хөрх юм хүүхэд нь 8-9 сартай байгаа гэсэн үг шүү дээ тий. 84 оны 12 сард төрсэн хүүхэд гэхээр тэгэхээр энэ сумиагийн гэр бүлийнхэн анх яг юу гэж утсан бэ гэхээр өмнө нь ч гэсэн тийм болж исэн байх нь шүү дээ ингэж нас орсон сүнсэнд эзлэгдсэн тий. Одоо биднийхаар бол тий альбан тэрэнд манай сумиа эзлэгдчихжээ. Тэгээд их зовж байна да гэж ботсон байгаа. Одоо тэгж байгаа зүгээр болчих واخ гэж эхэндээ бол ботсон гэсэн. Гисэн хэдий ч дахиж хизээж сумиаг олж хараагүй гэж байгаа. Нас ороод сэрсэн тэр хүнээс. Ерөн бол энэ шуум маань те хүн нас ороод эргээд сэрэхтэй шал өөр хүн гэж өөрийгөө ярьж байгааг энэтхэгийн одоо сонин сэтгүүлд гарч эхэлсэн байна. Энэ мэдээлэл яасан гэхээр ерөөсө богино хугацаанд 2-3 сарын дотор тараад энэ судалгаа хийсэн Америк эрдэмтдийн хараанд орсон байна. Дээрэс нь шинэгийн аавын анхаарлыг татсан байна. За ийм нэртэй хүн би байсан гэд ингээд ярьж байгаа охин байхаар нь хэдий итгэхэд бэрхжсэн зургийн альбомоо аваад сумиагийн гэрт очисон байгаа. Ингээд очиход сумиа аавыгаа шууд таньсан. Тэгээд тэр альбомн дээрх одоо 10 хэдэн жилийн өмнө авсан 7-8 зургаас 17 хүний 2 хүнээс бусдын нэрийг бүр ямар ч төгтөрлгүй, ямар ч эргэлзээгүй бүгдийн зөв хэлсэн байна. Тэгэнгүүтээ нөгөө хадам ихчийнхаа зурган дээр очисноо энэ хүн намайг алсан. Миний толгоороо тоосгоор цохоод намайг алсан гэж хэлсэн байна. Ингээд өмнө байсан сумиагаас бол бараг юу ч үлдээгүй. Тэгээд шинэгийн л мэдж байх гэмээр тэр зүйлсүүдийг бол мэдж байсан байгаа юм. Жишээ нь шинэгийн 2 хүү байгаа шүү дээ. 2 хүүгийнх нь тэжээдэг байсан амьтны нэрийг мэдчихсэн гэж байна. Шинэгийн эдэлж хэрглэж байсан хувцас эд зүйлсүүдийн талаар мэдчихсэн гэж байна. Одоо багтаа найзалдаг байсан сүүлийн 10 жил уулзаагүй тэр найзынхаа хоорондоо нөгөө дууддаг бие биенийхээ дууддаг хочиг нь хүртэл мэдчихсэн байна. Шинэгийн нэг хаваа гахыг одоо хоолоогоор нь сонсоод шууд нэрийг хэлээ таньжсэн гэж байна. Гих мэтчлэн сумиа үхэд сэрэхтэй бүр яг шинэл болсон юм шиг. За ийм сонирхолтой тохиолдол байна. Энэ дээр болохоор яг амьд байхдаа шилжсэн үү гэдэг нь бас яг тийм тодорхой бол биш. Яг уу шинэгийн нас урахаасаа өмнөх гэрлүүгөө захаа бичдэг байсан юм л да. Тэгээ тэр захаанда ойрын үед бүр дандаа ингэж хар дарж зүтлээд шүн бүр орилт сэрдэг болчлоо гэд тэгж битсэн байгаа нь яг сумиагийн анх таталт өгжсэн үе шүү дээ. 85 оны ихэр гэж байгаа. За энэ хугацаатай бол давхцдаг юм байна. Гэхдээ ийм байлаа гэд амьд байж захтаа өөр хүн рүү те өөрийнхөө тэр сүнсийг ч өөрийнхөө тэр сүнсний мэдээллийг шилжүүлж ийсэн гэдэг баталгаа бол бас биш. Өөрт байгаа тэр эрчим энергийн мэдээллийг бусад хүн рүү шилжүүлнэ гэдэг бол байж болохоор гэж харагдаж байгаа энэ номнууд дээрээс одоо наад захын жишээ нь гэх юм бол амьдрал дээр байж байгаагаас зайнаас энергиэр имжлэх хэсэг гэж бас байдаг тийм. Зайнаас одоо зааланд ингээ хүмүүсийг суулгаж байгаа ингээ имжлээд ичдэг. Тухайн өвчтөе хүн дээр байгаа тэр өвчлсөн тэр эд эсийн мэдээллийг өөрийнхөө эрүүл эд эсийн мэдээллээр сольж байгаа гэж нэг ойлгож болно. Эсвэл хуулбарлаж тийшээ алдагдсан мэдээллийг зөв болгож
Одоо програмаар ярих юм бол яг энэ үйлдэлийг хийх ёстой гэж програмчлсан байж итэл тэр програмд одоо вирус ордог ч юм уу яадын шал өөр анхны өгөгдсөн тэр мэдээллээсээ өөр зүйл хийж байгаатай яг ижилхэн. Тэгэхээр тэр мэдээллийг яах нь өндөр одоо энэ энерги, эрчим энергийн зүүн бэлгийн чадвартай хүмүүс яах нь тэр эд эсэд дотор байгаа мэдээллийг одоо засах чадвар байдаг л гэсэн үг. Гэхдээ нийт одоо өөрийнхөө сүнсэнтэх тэр бүх мэдээллийг нэг хүн рүү шилжүүлнэ гэдэг бол миний бодлоор бол нэлээд чадвар шаарддаг бах. Тэгээд тэгнэ гэдэг маань гэхдээ байгалийн одоо хуулийг жамыг зөрчнө гэсэн бодол бол надад төрж байна. Тэгтэл яагаад энэ хоёр юм болчих вэ те? Тэр сумья яг хайчиж юу? Магадгүй энэс харахад бол сумья өхөд синегийн сүнсэнтэх мэдээлэл 100% шилжсэн юм шиг. Гэхдээ энэ чинь 2 сарын хугацаа байгаа шүү дээ. Тэр 2 сарын хугацаанд шинэгийн тэр сүнсэнтэх мэдээлэл хаана байсан бэ? Аажимаар одоо сумьятай нэгдсэн юм уу? Эсвэл нэг газар одоо байршиж байгаад гинт хүрээд ирсэн ч юм уу? Гэдэг юм асуултууд гарч ирж байгаа. Тэгэд яг энэ судалгаан дээр болохоор сумьягийн аав ингэж ярьсан байгаа. За сумья үхээд одоо сэрэгтэй юу гэж ярьсан бэ гэхээр одоо шинэгийн биед байгаад нас ороод эрэлгийн элчийг ирэхээс өмнө Сатоши Мата гэдэг бурхан надад туслаад намайг нууц юм а гэж байна. Тэгээд тэр нуугдаж байсан тэр газар нь болохоор хүмүүс өөрийнхөө үеийн үрийн дагуу зарим нь ташуурдуулаа, зарим нь буцалж буй тоогоо руу шидэгдээд, зарим нь болохоор хүлэн ингээд арагшаа харцсан шийтгэгдэг байсан гэж ярьсан байгаа юм. Тэгээд тэр эрэлгийн элчтэй баригдсан юм байна. Тэгээд эрэлэг элч болсон тэр Яма бурхнаас гуйсан юм байна л да. Намайг ингээ амьдруулад өгөөч гэд. Ингээд Яма бурхан болохоор дахиад 7 жил чамайг амьдруулъя гэд ингээд эргэж одоо ирсэн юм аа гэсэн ийм юм ярьсан байгаа юм. За тэгэхээр сумья яг яасан бэ? Одоо амьд уу гэж сонирхчиж магадгүй. Сумья болохоор одоо ингэж үхээд сэргсэн үеэсээ хойш 13 жил амьдарсан буюу 1998 онд бол нас орсон юм байна. Тухайн үедээ болохоор сумья болон түүний нөхрийг тэр шинэгийн гэр бүлийнхэн хүлээж аваад тэ сумьягийн нөхөрт ажил олж өгөөд ингээ хэсэг байхад яалтчгүй тэр кастинг зөрүү. Тэгээд дээрэс нь энэтхийн нөгөө ёс уламжлалаар бол эхнэрийнхээ гэрт амьдрна гэдэг нь бас нэлээд юм шүүмжил дагуулдаг юм байл та болдгүй юм шиг байна. Нэг хайхтар удалгүйгээр буцаад тэр тосгондоо ирсэн юм байна. Тэгээд тэнцэнэ амьдарч байгаад 13 жилийн дараа нас барах хүртлээр сумья эргэж ирээгүй яг л шинээгээрээ амьдарсаар байгаад ингээд дууссан байт юм байна. Хариултгүй гэдэг шиг энэ тохиолдол бол үнэхээр бас хариултгүй санагдлаа надад бол та бүхэн юу гэж бодож байна? Яг энэ тохиолдол маань ингээд судлагдсан байгаа учраас бид нар энэ сайн мэдээд байна. Тэгэхээр судлагдаагүй энэ тэнд одоо дам яриагаар ч юм уу гэж сонссон зүйл байдаг бол та бүхэн бас комментаар үлдээгээрэй. Юу гэж бодож байна те санал сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээд дараагийн дугаарт болохоор бидний ээж аав өвөө эмээнаар түлхүү үр удамдаа дахиж төрдөг гэж монголчууд бол үздэг. Тэгээд энэ судалгаанаас харахад энэтхэгт амьдарч исэн хүн энэтхэгтээ, Ливанд амьдарч исэн хүн Ливанда, Мексикт амьдарч исэн хүн Мексиктээ төрөх нь их юм байна. Тэгээд удамдаа төрөх нь бас нэлээд их байд юм байна. Тэгэхээр зөвхөн бид нар тэгж бодоод байгаа юм биш. Ер нь тийм зүй тогтолцооны чинээс харагдаад байна. Тэгэхээр энэний цаана яг ямар учир байна гэдгийг дараагийн дугаарт босон тохиолдолтой хамтдаад хэдүүлээ ярилццгаая. За тэгээд өнөөдрийн дугаарт хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түрээн штэ.